Сайн байцгаана уу? Золбоо ТV та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр тэгэхээр та бүхэнтэйгээ маш чухал сэдвийн талаар ярилцъя гэж бодлоо. Та магадгүй энэ 15 минутын бичлэгийг үзээд таны амьдрал оронгороо иргэнэ гэдэгт би 100% итгэлтэй байна. Тийм учраас та өөртөө хөрөнгө оруулалт хийж ингэж бодоод энэ бичлэгийг дуустал нь үзээрэй гэж танаас би хүсмээр байна. Би юуны талаар ярих гэж байгаагаа та бүхэндээ хэлэхээс өмнө Солонгост болсон нэгэн явдлыг та бүхэндээ танилцуулъя. Нэгэн ээж хүүхдийнхаа цэцэрлэгийн эцэг эхийн хурд очсон гин. Гэтэл цэцэрлэгийн багш ээжд нь ийхүү хэлжээ. Танаа хүүхд чи арай дэндүү сахилахгүй байна. 3 минут сандал дээрээс сууж чадахгүй байна. Багшийн үгийг сонссон ээж нь гэрлүүгээ буцах замдаа хүүдээ ийхүү хэлжээ. Багш чинь чамайг үнэхээр их магтлаа. Сандал дээр 1 минут ч сууж чаддгүй байсан хүүхд одоо бүр 3 минут сууж чаддаг болсон. Багш чинь чамайг магтах үед бусад эцэг эхчүүд намайг бүр атаархснуудаар харж ирсэн гэж магтаалыг сонссон хүн гэртээ ирээд иддгүү байсан хоолоо хүртэл бүгдийг идэж орхижээ. Цаг хугацаа өнгөрч хүн 1-р ангид орж эцэг эхийн урлаар дахин ээж нь очих болсон гин. Гэтэл ээж нь багшд нь ийхүү хэлжээ. Хүүхдээ чинь хичээлүүдийн дүн маш муу гарч байна. Танаа хүүхд сэтгцэн ямарваа нэгэн өвчтөй байж магадгүй. Та эмнэлэгт очиж үзүүлсэн дээр бахаа гэж ээжд нь хэлдэг. Маш их сэтгэл нь өвдсөн ээж нь сургуулийн гадаа ганцаараа 1 цаг гаруй уйлж зогсжээ. Харин гэртээ ирээд ээж нь хүүдээ "Миний хүү, багш чинь чамд маш их итгэдэг юм байна. Чамайг маш ухаантай гэж надад хэлсэн. Дахиад жоохон хичээх юм бол чи 21-т явж байгаа хүүхдийнхаа урд гарахч боломжтой" гэж ээж нь хэлжээ. Ээжээрээ загнуулах болов гэж айж байсан хүн ээжийнхаа магтаалыг сонсоод өрөөндөө ороод хичээлээ хийгээд эхэлсэн гин. Хүн 9-р ангиа төгсөх үед сургуулийн багш нь ээж рүү залган ийхүү хэлсэн гин. Танаа хүн чинь энэ дүнгээрээ сайн сургуульд 10-р ангид орох боломжгүй шүү гэж ээжд нь сануулжээ. Харин ээж нь хүүдээ алхах замдаа ийхүү хэлжээ. Танаа багш нь чамаар үнэхээр бахархаж байлээ. Чамааг өөрөө жоохон хичээвэл сайн сургуульд 10-р ангид орох боломж байгаа шүү гэж багш чинь надад хэлсэн. Ээжийнхаа хэлснээр хүн үнэхээр сайн сургуульд ордог. 12 жилээ төгсөхдөө хүн бүх хичээл дээрээ онц гарсан байжээ. Түүнчлэн хүн Солонгосын хамгийн нэр хүндтэй сайн их сургуульд орох эрхийн бичгийг авчээ. Хүн улаан тамга даруулсан эрхийн бичгээ аваад ээж дээрээ гүн очиж ээжийнхаа гар татгуулаад ээжийнхаа өмнө өвдөс өгдөөд асгартлаа уйлаад ингэж хэлсэн гин. "Ээжээ, би ухаантай хүүхэд биш гэдгээ мэддэг байсан. Харин таны магтаал, таны хайр өнөөдрийн намайг бүтээсэн гэдгийг чинь хүн мэдэж байна. Баярлалаа ээжээ, баярлалаа." Энэхүү болсон явдал маань Солонгос улсад хамгийн анхдагч эрүүгийн гэмт хэргийн сэтгэл зүйн шинжээч болж чадсан Пёчаавон профессор тохиолдсон бодит түүх болсон явдал билээ. Монголчуудаа, ахын дүүстэр минь, үг гэдэг ийм хүчтэй. Нэг үгээр хүнийг алжч болдог, нэг үгээр хүнийг амьдруулж болдог. Магтаалын үг хүнд урам зориг өгдөг үг. Ивэл өрөөлийн энэ үгс нь цаана агуу их хүчийг агуулж байдаг. Юуны үр тарин тэрийгэл хурааж авна гэсэн үг хүртэл байдаг. Яг үүнтэй адилхан та амаараа ямар үг гаргана, яг тэрнгээр чинь л бүх зүйл биелнэ. Өдөр тутам бидний амнаас гарч байдаг энэ үг танд болон таны орчин тойрны хүмүүсийн даалт ухамсарт маш ихээр нөлөөлж байдаг. Харамсалтай нь та бид энийг юусоо анзаарч чаддаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн 70-80% нь өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг гэж бодож байна та. Магадгүй танд энэ солиотой сонсогдох байх. Тэд өглөө босоод ажилдаа явахынхаа өмнө хамгийн гоё хувцас өмсөөд толиныхоо ур зогсоод өөртөөгөө ярьж эхэлдэг. Чи амжилтанд хүрч чадна. Би чамд итгэж байна. Чи үнэхээр сайн хүн шүү. Чи өнөөдөр үнэхээр гайхалтай харагдаж байна. Чиний ажил төрөл бүх зүйл чи өнөөдөр бүтэмжтэй байх болно. Тэд толинд өөрсдийгөө хараад хинч хэлдэггүй, хинээс ч авдаггүй магтаалыг өөртөө хэлээд гардаг. Харин тэд тайлбарлахдаа энэ зүйл минь намайг амжилтанд хүрэхэд маш их тусдсан болсон гэж ярьдаг. Бидний амнаас гарч байгаа энэ үг маш их энергийг агуулсан асар их хүчтэй. Бидний даалт ухамсарт та бидний бодож байгаагаас илүү их хүчтэйгээр нөлөөлж бидний амьдралыг нааш цааш болгох тэр асар их хүчийг агуулж байд юм шүү гэдгийг та бүхэнд өнөөдөр ойлгуулахыг хүссэн юм аа. Та нэг төсөөлөд үзтээ. Бидэрт уулзах дургүй хүн, очих дургүй айл гэж байдаг. Тэр уулзах дургүй хүмүүс очих дургүй айлын нэг онцлог гэж байгаа тий. Тэдний амнаас ерөөсөө олигтой гардаггүй. Амнаас нь гарч байгаа үг болгоно муу мухай зүйлийг агуулна, хүм муулна, хараал хэлнэ, хүүхдээ загнана, хүмүүс дандаа атаархаж авна, хүмүүсийг дандаа муугаар бодно, муугаар ярьдаг. Энэхүү хүмүүс маань амнаасаа тэр муу мухай зүйлийг гаргасаар байгаад өөрөө тэр яг ярьж байгаа шиг болсон байдаг. Амнаас нь муу мухай болж бүтэхгүй зүйл гарах болгонд нь тэр хүний даалт ухамсарт шингэж тэр хүний эрүүл саруул тэр гой хүчтэй энергийг юу ч хүү сороод авцсан байдаг. Би хаяа гадуур машин бариад явах ч юм уу, ажиллаа хийгээд бухимдаж байгаа үедээ хараал хэлэх үе байдаг. Гэхдээ би энэхүү бичлэгийг үзснээс хойш энэ хараалын үгийг ч гэсэн бид нар ер нь хэрэглэх ёсгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Манай Монголын залуучууд ер нь маш их хараал хэрэглэдэг. Залуучууд гэлтгүй ер нь бол сүүлийн үед охтууд ч гэсэн хараалыг маш их хэрэглэдэг болсон байлээ. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа та за юун сүртэй хүн хаяад нэг стресс үедээ уураа гарах үедээ хараал хэлж болно шүү гэж бодож иж магадгүй. Гэтэ тийм биш гэдгийг надаар хэлүүлдэг та өөрөө сайн мэдж байгаа. Та зөвхөн Монгол хүний эрүүл ухаанаар нэг боддоо энэ хараал гэдэг үг хараал
Ямарваа нэгэн зүйлийг хараах гэдэг надад те. Бид уураа хурж бухимдсан үедээ амнаасаа 9 шидийн хараал гаргадаг. Та тэр амнаасаа гаргаж байгаа үгсүүдээр нөгөө хүнээ хараагаад байгаа боловч тэр хэмжээгээрээ таны далд тухайн, таны энерги та мөн адил тэр үгээрээ өөрийгөө ч гэсэн харааж л байдаг. Яагаад хүн хүнтэй хэрэлдээд муудалцсныхаа дараа сэтгэл нь тавгуураад бухимдаад байдیں۔ Яагаад вэ гэвэл таны амнаас гарч байгаа тэр хараалын үг, тэр муу мухай авиа чинь таны далд ухамсарт нөлөөлөөд таны сэтгэл санааг тавгуутуулж байдаг. Өсөөлөд үзье. Та машинтаа явж байгаад зам дээр нэгэн жолоочтой мөргөлдчихлөө гэж бодъё. Нөгөө жолооч минь машинаасаа буунгуудаа тань руу ирээд хамаг мэдэж чаддаг хараалаа тань руу урсгаад байдгаараа орилж хашгичлаа гэж бодъё. Харин та өөдөөс нь та бэртэгүүз та жоохон тайвширч ойлаа даатглаа дуудаад асуудлаа шийдъя гэж хэлсэн гэж бодъё. Энэ хоёр хүний гаднаас нь харах юм бол төрүүлж ууралсан хүн маань хараал ирүүлээд хамаг стрессээ тайлсан юм шиг харагдчихэж магадгүй. Харин тэр хараал хэлсэн залуу маань тэр амнаас нь гарч байгаа хараал яг тэр тарьсан зүйлээ л өөрөө хурааж амьдрах болно. Тэр хараалынхаа төвшөнд л амьдрна гэсэн үг. Хэрвээ та бүхний сэтгэлд миний ярьсан хүрэхгүй байгаа бол яг одоо би та бүхэнд үнэхээр гайхалтай нэгэн бичлэгийг үзүүлье. Бидний амнаас гарч байгаа энэ үг та бидний амьдралд бидний далд ухамсарт ямар их нөлөөлдгийг та бүхэндээ харуулъя. За тэгвэл бүгдээрээ яг одоо бичлэгээ үзцгээе. 눈에 보이지도 만져지지도 않는 말의 힘을 직접 밝혀보기 위해 한 가지 실험을 하려고 합니다. 먼저 40m의 거리를 정확히 측정하고 작은 초시계 하나와 30개의 단어 카드, 그리고 노신사 1명까지. 이제 준비는 끝났습니다. 실험 참가자는 20대 남녀 12명. 실험 의도는 절대 비밀. 이 실험은 문장을 만드는 언어 능력 테스트입니다. 자, 이제 실험이 시작됐습니다. 봉투 안엔 모두 30개의 단어 카드가 들어있습니다. 좀 이렇게 나이 드신 분들이 막 연상이 되는데요. 제한 시간은 단 5분. 그 안에 카드를 조합해 3개의 문장을 만들면 됩니다. 늙은 뜨개질하면서 휠체어를 타고 있는 그 노인분이 앉아 계시는데 이분은 약간 은퇴하셔가지고 약간 쓸쓸하고 그런 느낌이 되게 강했어요. 그래서 시간 안에 어렵지 않게 실험을 마친 참가자. 실험 끝나셨어요? 고맙습니다. 실험이 끝나고 대기실로 돌아가는 참가자. 하지만 파란 선을 밟는 지금 이 순간부터가 본격적인 실험 시작입니다. 긴장이 풀어졌기 때문일까요? 느슨한 걸음으로 돌아가는데요. 사실 40m를 걸어가는 동안 제작팀은 몰래 숨어서 시간을 재고 있었습니다. 그리고 꼼꼼하게 기록을 합니다. 사실 5분 전 실험실로 들어갈 때도 시간을 재고 있었습니다. 실험 전과 후 어떤 변화가 생겼는지 눈치채셨나요? 실험이 끝나고 처음보다 무려 5초나 느려진 걸음. 심지어 걷는 모양이 지쳐 보이기까지 합니다. 왜, 무엇이 이런 행동의 변화를 가져온 것일까요? 실험을 무사히 마쳤다는 안도감? 아니면 피곤해서였을까요? 그 비밀은 바로 30개의 카드에 있습니다. 그것은 모두 노인을 연상시키는 단어였던 것이죠. 주목할 것은 실험 참가자 모두에게 이런 변화가 생겼다는 사실입니다. 노인을 연상시키는 단어를 본 12명 참가자들이 걷는 데 걸린 시간은 실험 전보다 평균 2초가 넘게 느려졌죠. 그저 우연한 결과일까요? 이번엔 젊은이를 연상시키는 단어를 받은 4명의 참가자들. 한눈에 봐도 실험 후 걸음걸이가 더 빠르고 힘있어 보입니다. 시간도 무려 2초 이상 단축됐는데요. 더 놀라운 건 아무도 자신의 변화를 눈치채지 못했다는 겁니다. 걸음이 많이 느려지셨는데. 들어갈 때요? 아니, 끝나고 나갈 때.
모르셨어요? 몰랐어요. 아니요, 저는 전혀 못 느꼈는데요. 지금 얘기 듣고 알았습니다. 단어들이 약간 깔아앉는다 그래야 되나, 좀 처진다 그래야 되나? 약간 뭐 그런 느낌이 들긴 했었거든요. She really is walking slow. That's a very large effect. 예일대의 존 바그 교수가 처음 이 실험 결과를 발표했을 때 보이지 않는 언어의 힘에 대해 세계는 놀라움과 충격을 금치 못했습니다. It actually activates part of your premotor cortex that is the area where you're ready, you get ready to do something in a certain way. So you're by just being exposed to those words, areas of your sort of motor cortex are being prepared to behave exactly that way. Activates these areas of the motor cortex in people just like they were ready to do that behavior by intention. So words are extremely powerful. 2초는 작은 차이지만 만약 중대한 인생의 갈림길에서 특정한 단어나 말로 인해 선택이 달라진다면 어떨까요? 그야말로 말에는 행동뿐 아니라 인생까지 뒤바꿀 수도 있는 엄청난 힘이 숨어 있는 것이죠. 단어를 다 숙지하고 외우고 뭐 여기에 대해서 이대로 행동을 하라 하는 그러한 것가 전혀 없음에도 불구하고 단순히 그 단어를 그냥 접하는 거죠. 그것만으로도 이렇게 행동에 영향을 줄 수 있기 때문에 언어의 힘이라는 거는 우리가 알게 모르게 우리의 행동을 지배한다라고 볼 수 있죠. За та бүхэн харсан бах энэ хүний амнаас гарч байгаа энэ үг асар их хүчийг агуулж байдаг. Зүгээр хэдхэн минутын дотор хэдхэн үг хүнийг бүр хөгшин болгож чадж байна. Амун залуу болгож бас чадж байна. Хүний даалт ухамсар гэдэг ийм гайхамшигтай. Бас нэг бодлын ийм аюултай. Та юу тарина? Яг тэрийгээ л хурааж авах болно. Та бидний амнаас хайрын үг, ерөөлийн үг, сайн сайхан ивэлийн үг бялхаж байгаасаа гэж хүсэж байна. Та үнэхээр аз жаргалтай амьдралыг бүтээж чадна. Би танд итгэж байна. Та үнэхээр сайн хүн шүү. Таны амьдрал, таны гэр бүл, эрүүл их, сайн сайхан бүхнээр дүүрэн байх болно.